Арвахэр сумын улсын тэргүүний 2 дугаар цэцэрлэг нь 8 бүлгийн 260 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгож байна. Цэцэрлэгийн хүчин чадлаа бага учраас 2 гэр цэцэрлэгийг байгуулж 27 хүүхдэд сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байгаа юм. Хүүхдийн улиралд гэр цэцэрлэгийг халаах галалгааны асуудал бэрхшээлтэй байдаг. Тэгвэл Монгол гэрийн дулаалах халаалт сэлгэлтийн чип төслийг хэрэгжүүлж халаалтаа утаагүйгээр шийдээд байна. Манай 10 хэрэгт одоо 15 цэцэрлэг угаас 3 цэцэрлэг нь бол гэр цэцэрлэг ажиллуулж байгаа. 2 дугаар цэцэрлэг, 6 дугаар цэцэрлэг, 7 дугаар цэцэрлэг гээд за эхний ээлжинд яагаад бид нар 2 дугаар цэцэрлэгийг сонгосон бэ гэхээр 2 дугаар эхлэний одоо сувмжлалын ажлаас болж эдний цэцэрлэг маань одоо бас халаалтах төхөөрөмж халаалтынхаа шугамаас бол одоо салгагдсан. Тийм учраас ихэдэлж одоо эдний цэцэрлэгийг одоо хамруулъя гээд ер нь нийт одоо гэр цэцэрлэгт одоо 3 цэцэрлэгийн 70 гаруй хүүхэд хамрагддаг. Эдний цэцэрлэг дээр хэд нэг 20 нийлээд гаруй 23 4 орчим хүүхэд хамрагддаг. Тийм учраас эхний ээлжинд энэ цэцэрлэгийг одоо тулгамжийн асуудлыг шийдъя гэдэг зорилгоор одоо бид нэр хүсэлтэд явуулаад нөвбий хүүхдийн сангаас одоо нэг цэцэрлэгийн одоо халаалтын гэр дулаалгын багцыг одоо шийдвэрлэж өгсөн. Одоо гэр цэцэрлэг маань шалны халаалтгүй болсон. Энэ шалны халаалтыг бол 2015 онд эцэгхийн дэмжлэгтэйгээр бол шалны халаалттай болж одоо 7 жил ингэж ямар ч асуудалгүй ингэж ашиглаж яасан юм халаалт байгаамаа. Гэрийн дулаалга халаалтын ээж өрн чип багц нь хамруулж өгсөнд бол цэцэрлэгийн захиргаа, багш ажилчид, эцэгчүүд, хүүхэд багчууд маань маш их талархалтай байна. Гэр цэцэрлэг нь агаар цэцэрлэгт сайтай учраас хүүхдийн эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэг болохыг цэцэрлэгийн эрхлэгч хэлж байлаа. Цэцэрлэгийн барилга 1964 онд ашиглалтанд орсон. Барилгын дам нуруу хотойн чанар муудсан учраас 2012 онд мэргэжлийн байгууллагаас агтлах дүнэлт гаргаж байжээ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өөрөөр хэлбэл бид нар чинь нэг сайжруулсан төвш авч төлж исэн. Түүний бас үнийн зөрүүн дээр бас 12 дээр иргэдийн хурлаас тодорхой хэмжээний агаарын бохирдлыг бууруулах гэсэн чиглэлийн дагуу зардал тавигдсан байдаг. За энэ зардлаас бол нэг 100 сая төгрөгийг яг энэ төслийг цааш нь хэрэгжүүлэх тодорхой хэмжээнд санхүүжүүлье. За энэних бол нэг багц төсөл нь бол өөрөөр хэлбэл 3 орчим сая төгрөгийн төсөл байгаа. За тэгээ энэ дээр бол айл өрхүүд яах вэ гэхээр нэг 20-30%-ийг айл өрхүүд өөрсдөө төлөөд үлдэгдлийн нь бол энэ агаарын бохирдлыг бууруулах энэ зардлаас тодорхой хэмжээнд санхүүжүүлээд энэ жилдээ нэг хэдэн айлуудад хэрэгжүүлье. Цаашдаа бол нөбий хүүхдийн сантайгаа хамтраад аймагаас ч тэр сумаас тэр тодорхой хэмжээний өрөнгөг төсвөлөд энэ ажлыг бол шатараатай үргэлжлүүлээд явна гэсэн төлөвлөгөөтэй байна. Агаарын бохирдлыг бууруулахын тулд утааг багасгах арга хэмжээ авч байгаагийн нэг нь энэ юм. 12 сумын цадаргын тамгын газраас нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сантай хамтран гэр дулаалгын чип багцыг 13 багийн айл өрхүүдэд болон гэр цэцэрлэгт нэвтрүүлээд байна.